За, сайн бацгаана уу залуусаа. Хариуцлагатай аялаад ирээ гэдэг уриалга маань ердөөл цагаатчлалын хуулийг зөрчихгүй. Залуучууд бид нар хэлсэн амандаа цаг тухайд нь явчаад ирэх гэдэг нэг ийм л энгийн зүйл байгаамаа. Одоо залуучууд бид нар гадагшааг аялдаг болсон байна. Влог, зөндөө гоё entertainment видео хийдэг болсон байна. Энэ олон зүйлийг мянган хүмүүс үзэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүстэй үлгэр дуурайл болоод бид нар виз аваад явсан бол хариуцлагатай аялаад хүрээд ирээ. Хэрвээ та аялахаар явсан байж болно, сурахаар явсан байж болно, ажил хийх шаардлагагүй, хоногоо хэтрүүлэх шаардлагагүй. Хэрвээ та үнийг зөрчих юм бол маш олон сөрөг үр дагавар одоо гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг эргэн үнийхээ үүргийг биелүүлээд цаг тухайд нь аялаад бид нар хариуцлагатай аялаад хүрээд ирэх юм бол танд итгэн, надад итгэн, маш олон залуучууд итгэн, эргээгээд айгүй гоё юм том эерэг хандлагыг үүсгэж байгаамаа. Бид нар залуу хүмүүс бид бүгдээрээ хариуцлагатай аялцгаая.